Энийг бас багшийн талаас нь би бас харж байгаа. Багш нарыг бүр айлын гэрээр явж сургалт хийлгэн, явуулын багш хийлгэн гэж байгаа. Тэгэхээр багш нар өвлийн хүүтэнд тэр алтай нуруугаар айлаар хэсээд хүүхдүүдийг нь сургаж явна гэдэг бол үнэхээр хэрэгжих боломжгүй юм хуулийн заалт байгаа. Тэгээ багш нарын цалин хөлс, унааны мөнгө, тэр хүмүүсийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөлийг одоо хэн хангах юм бэ? Багш нарыг арай ядаж ингэж багш нарын дутагдлаа шийдэх гэж хахад дахиад хөдөөд багш тогтохгүй байх ийм нэг бодлогын үндэс тавигдах гэж гэнэ үү гэж би бас багшийн талаас санаа зовж байна. Хүүхдийн талаас гэх юм бол Монгол улс хүүхдээ дотуур байраар хангаж малчны хүүхдийг одоо 100% боловсролд хамруулж ирсэн гэдгээрээ дэлхийд алдартай бодлого судлаачид бүр энэ дотуур байрны шийдлийг маш зөв шийдэл монголчуудын одоо боловсролын түүхэнд оруулж ирсэн, бодлогын түүхэнд оруулж ирсэн ийм сайн шийдэл гэж үздэг байтал бид нар энэ дотуур байраа хүүхдэд ээлтэй болгож 24 цаг 3 ээлжээр асрагч ажилуулж хүүхдийг дотуур байранд байлгангаа одоо чанартай боловсрол эзэмших ийм боломжтой болгох ийм бодлогын шийдвэр гаргахын оронд харин хүүхдүүдийг гэрт нь үлдээж тэнд одоо гэрийнхэн ажилд түүртэж байгаа малчин ээжүүдийг дахиад хүүхдийнхээ хичээлийг хийх ийм нөхцөл рүү түлхэж байгаа нь бол гендрийн хувьд маш тохиромжгүй бодлого гэж бодож байна.